Контентаа эхлэхээс өмнө хэрвээ та манай сувгийн лайк, subscribe мөн хонхон дээр дарвал дараачийн удаад орох сонирхолтой мэдээллүүдийг цаг алдалгүй авах боломжтой байдаг гэдгийг сануулъя. Тайлагдашгүй бүхэнд шимтэгч Далд ертөнд сувг. Та сүүлийн үед гинтгэл 1, 5, 7 гэх мэт тооны давхцлуудыг янз бүрийн байдлаар харж байгаа юу? Тэгвэл та азтай нэгэн юм. Энэ нь санамсаргүй тохиолддог зүйл биш бөгөөд өнөөдрийн дугаараараа тооны ухаан болон давтамжийн ертөнц гэж юу болох талаар тайлбарлах болно. Тоо гэдэг нь зүгээр нэг тооллын хэрэгсэл бус харин гүн утга агуулсан бэлэг тэмдэг юм. Энэ тухай бид эртний грекийн философч, математикч Пифагорын судалгаанаас тайлбарлах бөгөөд тэрээр математикийн агуу мэдлэгээсээ гадна сүнслэг ойлголт, гүн ухааны мэдлэгт оруулсан хувь нэмрээрээ алдаршсан нэгэн юм. Пифагор хэлэхдээ тоо нь ертөнцийн гүн гүнзгий үннийг илэрхийлсэн бэлэгдэл гэсэн байдаг. Түүний энэхүү шинэлэг үзэл санаа нь өнөөдөр бидний мэдэх тооны ухаан буюу нумерологийн үндсийг тавьсан юм. Энэ нууцлах систем нь тоог орчлон ертөнцийн бидний байр суурийг тайлах түлхүүр хэмээн үздэг. Тооны ухаан нь бидний хүрээлэн буй ертөнцийг өөр өнцгөөс харж, хувийн амьдрал болон хувь тавилантайгаа холбоотой гүн утгыг ойлгох боломжийг олгодог юм. Энэ удаагийн бичлэгээрээ дамжуулан эртнээс өнөөг хүртэл философчууд болон сүнслэг ухаан судлаагчдыг бишрүүлсээр ирсэн тооны давтамж түнд нуугдаж буй 70 утгыг тайлбарлая. Хамгийн ихний тоо тэгийн тооны давхцал буюу цоо шин эхлэл. Тэгийн тоо нь шин эхлэлийг илэрхийлсэн гүн утга бүхий тоо юм. Пифагорын үзлээр тэгийн тоо нь аливаа зүйлсийг цоо шинээр эхлэх мөн орчлон ертөнцтэй гүн холбогдох боломжийг илэрхийлдэг бөгөөд таны амьдралын шинэ мөчөлгийн эхлэл, амьдралаа дахин шинээр нээх хязгааргүй боломжуудыг илтгэдэг гэнэ. Тиймээс тэг гэсэн тоон давхцал тантай байнга тааралдаж байвал цоошин эхлэл ирж буйг илтгэх дохоо гэж ойлгож болно. Нэгийн тооны давхцал буюу зүүн совин ба дотоод дуу хоолой. Нэгийн тооны давхцал нь зүүн совин ба дотоод дуу хоолойг илтгэдэг. Энэ нь маш гүн утга бэлэгдэл агуулсан тоон хослол бөгөөд Пифагорын үзлээр энэ бол зүүн совин болоод дотоод чиглүүлэлтийг илэрхийлж хүн өөрийн жинхэнэ мөн чанартайгаа буюу сүнстэйгээ хүчтэй нийцэж буйг илтгэдэг байна. Нэгийн тоон дотоод дохио мэдрэмжүүдээ сонсхийг анхааруулж буй бөгөөд өөрийгөө удирдах чадварын чухлыг онцолдог байна. Эрдэмтэн судлаач Долорес Кенаны судалгаа Пифагорын энэхүү тайлбартай огтлолцдог бөгөөд тэрээр амьдралын зорилгоо ойлгоход зүүн совингийн гүйцэтгэх үүрэг туйлын чухал хэмээн үздэг юм. Долорес Кенаны өнгөрсөн амьдралын ухрах бясалгал буюу хүний урт насны мэдээллийг сэргээж түүгээр дамжуулан одоогийн амьдралын асуудал, зан чанар, зорилгын учир шалтгааныг ойлгох зорилготой энэхүү судалгаа нь Пифагорын үзэл санааг улам баттгаж бидний дотоод ухамсар болон зүүн совин нь бидний амьдралын турш гүн гүнзгий мэдлэг, ойлголтыг тайлах гол түлхүүр болдгийг харуулсан юм. Кенаны үзлээр нэгийн тооны давхцал нь дээд биеэс таныг зөв зам руу чиглүүлж буй мессежүүдийг хүргэдэг гэнэ. Тиймээс энэ тооны давхцал танд харагдах нь таны одоо хийж буй үйл хэрэг, амьдралын чиг шугамтай нь зөв байгааг сануулж буй дохио юм. Мөн өөрийн ухамсарын өнгөн түвшнөөс цааш далд ухамсар руугаа өнгийн харж өөрийгөө илүү сайн танин мэдэн сүнслэг өсөлт хийх боломж байгааг сануулсан дохио гэнэ. Хоёрын тооны давхцал буюу сөрөг энергийг даван туулах. Хоёрын тоо нь гүн ухаан болон тооны ухааны ертөнцид онцгой байр суурь эзэлдэг бөгөөд ялангуяа сөрөг бодол, айдас түгшүүрийг даван туулахыг илэрхийлдэг гэнэ. Айдас сэтгэл готролд автсан байдлаа орхиж, өдрөг өөртөө итгэлтэй байдалд шилжихийг сануулсан чухал дохио юм. Тэрээр хоёрыг үйлдэл хийх дуудлага хэмээн үздэг бөгөөд зүгээр л сөрөг бодлыг үл ойшоох биш, харин үнийг идэвхтэй эерэг бүтээлч бодолд хувиргахын чухлыг илэрхийлдэг. Өөдрөг үзэл, сэтгэлийн тэнхээтэй байх нь энэ үзлийн гол тулгуур юм. Харин эрдэмтэн судлаач Долорес Кенаны судалгаанд хоёрын тооны ач холбогдлыг илүү гүнзгий хүрээнд тайлбарладаг. Тэрээр эерэг бодлын хүч болон таталцлын хуулийг бидний бодит байдлыг бүтээх гол механизм гэж онцолдог юм. Түүний үзлээр бодол гэдэг нь зүгээр нэг агшин зургийн зүйл биш, харин амьдралыг бүтээж чиглүүлэх асар хүчтэй, энергитэй хүчин зүйл юм.
Иймээс 2 тооны давхцлыг байн харах нь энэхүү тайлбартай нэгт уялдаж таны ухамсарт орших тэрхүү хүч чадлаа ашиглан сэтгэлгээний өөрчлөлт хийж эергээр сэтгэн амьдралдаа хүссэн үр дүнгээ гаргах боломжтойг танд сануулж буй хэрэг гин. Өөрөөр хэлбэл таны өдөр тутмын хэвшмэл сэтгэлгээ ялангуяа өөртөө итгэлгүй сөрөг бодлоо олж харж үүндээ анхаарал хандуулан өөрчилж чадвал таны амьдрал таны хүснээр өөрчлөгдөхөд ойрхон байгааг илтгэж буй юм. Энэ нь зөвхөн өнгөн төвшөнд бодлоо өөрчлөх биш, итгэл үнэмшлийн гүнзгий өөрчлөлт хийх тухай юм. 3 тооны давхцал буюу оюун ухаан, бие махбод, сүнсний тэнцвэр. 3 гэсэн тооны дараалал нь гүнзгий утга агуулга бэлэгдэлтэй бөгөөд хүний оюун ухаан, бие махбод, сүнс 3-ын хоорондын тэнцвэр, зохицлыг илэрхийлдэг байна. Багаар үзэхдээ эрүүл энх байдал, сэтгэл ханамж нь эдгээр 3 хэмжээсийг тэнцвэртэйгээр арчилж хөгжүүлснээр бий болдог хэмээн онцолсон юм. Харин Долорес Канон хүний биеийн эрүүл мэнд нь тухайн хүний сэтгэл санааны байдал болоод сүнслэг ухамсартай нэгт уялдаатай гэж үзсэн бөгөөд хүнийг олон хэмжээст оршихуй гэж үзсэн байна. Сэтгэл санаа, бие махбод, сүнслэг оршихуйдаа адил тэнцүү анхаарал тавих шаардлагатайг 3 тоо илэрхийлдэг. Амьдралын тэнцвэр алдагдах нь сэтгэл санааны хямрал, ганцаардал, зорилгоосоо хазаах зэрэг сөрөг үр дагавруудыг авчирдаг тул 3 тоо танд үүнийг тэнцвэртэй авч явахыг сануулж буй хэрэг юм. 4 тооны давхцал буюу орчлын ертөнц таныг хамгаалж буй дохио. 4 тооны дараалал нь тооны ухаан болон сүнслэг ертөнцид гүн утгатай бөгөөд ялангуяа орчлонгийн хамгаалалтыг илтгэдэг байна. Багор үүнийг орчлон ертөнцийн хамгаалалт ба дэмжлэгийг бэлэгддэг хэмээн тайлбарладаг юм. 4 тооны давхцал байн харагдах нь орчлон ертөнц таныг хамгаалж чиглүүлж буйг илтгэх баталгаа гэж үздэг бөгөөд энэ бол орчлонгийн хүчнүүд таны талд зогсож хамгаалалт, зааварчилгаа үзүүлж буйг илэрхийлсэн дохио юм. Долорес Каноны сүнслэг болон гүн ухааны судалгаанд 4 тооны дараалал байнга харагдах нь таны амьдралд үл үзэгдэгч хэрнээ гүн нөлөө бүхий сүнслэг оршихуй байнга хамт байгааг илтгэдэг гэж үздэг. Тэрээр хамгаалагч сүнснүүд болон чиглүүлэгч оршихуйг мэрэгэн ухаан, дэмжлэгийн их сурвалж хэмээн тайлбарлаж, тэдгээр нь амьдралын сорилтуудаар биднийг хөтөлж, сүнслэг аялалд маань чиглүүлэгч болдог гэж тайлбарладаг. Мөн энэ нь хамгаалагч сүнснүүд ойр орчимд маань байж мэдлэг дэмжлэгээ бидэнд дамжуулж буй дохио юм. Өөрөөр хэлбэл 4 тоон таны ганцаараа биш харин өөр ертөнцөөс ирж буй үл үзэгдэгч хүчний дэмжлэг доор амьдарч замыг тань хамгаалж чиглүүлж байгааг сануулах дохио юм. Энэ бол бидний амьдралын замналд өндөр түвшний хүчнүүд оролцож замыг маань гэрэлтүүлж байгааг баттгсан бэлэгдэл юм. 5 тооны давхцал буюу өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх. Энэ тооны дараалал нь өөрчлөлт хувьслыг бэлэгддэг. Багорын үзлээр энэ дараалал нь ямар нэгэн чухал өөрчлөлт эсвэл хувь хүний томоохон өөрчлөлтийн дохио гэж үздэг байв. Долорес Канон 5 тоог сүнсний хөгжлийн зайлшгүй нэг хэсэг хэмээн үздэг юм. Тэрээр өөрчлөлтийг амьдралын зүгээр нэг салшгүй хэсэг бус харин сүнсийг хөгжүүлэх амин чухал үйл явц гэж үздэг байв. Өнгөрсөн амьдралууд болон сүнсний аяллаа талаар хийсэн судалгаануудаа тэрээр гэгээрэл хөгжлөн, сорилт саад бэрхшээл бүхий өөрчлөлтүүдээр дамжин ирдэг гэсэн байна. Тиймээс 5 тоог байн харах явдал нь бидний амьдралд тохиолдож буй өөрчлөлтүүд санамсаргүй зүйл биш, харин орчлонгийн зам ёс болон сүнсний хөгжлийн замтай нарийн уялдаатай байдгийг илтгэдэг. Мөн бидний амьдралд өрнөж буй өөрчлөлтүүдийг бэрхшээл бус өсөлт хөгжил дэвшилт хүрэх үнэт боломжууд гэж хүлээн авч нээлттэйгээр хүлээж авахыг сануулдаг юм. 6-гийн тооны давхцал буюу дотоод өсөлт ба өөрийгөө эргцүүлэн тунгаах. Багорын хувьд энэ тоо нь өөрийн үйлдэл, итгэл үнэмшлээ дахин нягтлахыг сануулсан дуудлага буюу дотоод руугаа өнгөж амьдралынхаа сонголт, үнэт зүйл, хандлагуудыг шүүмжлэлтэйгээр харахыг сануулж буй хэрэг гэж үздэг байв. Түүний сургаалт энэ тооны давхцал нь өөрийн жинхэнэ мөн чанар болон дээд ухамсартайгаа үйл хөдлөл, итгэл үнэмшлээ нийцүүлэхийг сануулсан дохио юм. Долорес Канон хүн өөрийнхөө сэтгэл зүйд орших харанхуй, нуугдмал, дарагдсан талыг хүлээн зөвшөөрч, эмчлэн цэвэрлэх нь жинхэнэ өсөлт, гэгээрэлд хүрэх зам гэж онцолсон юм. Каноны үзлээр ийм сүүдрийн талтайгаа нүүр тулж,
түүнийг ойлгож засах үед л хүн дотоод хүч ухаарлыг олж авч чаддаг байна. Иймээс 6-гийн тоо нь өөрийгөө сайжруулах дуудлага, эргцүүлэл хийх хэрэгтэйг сануулдаг тоо гин. Энэ нь бидний айдас, сөрөг итгэл үнэмшил, хүлээн зөвшөөрдөггүй сэтгэл зүйн сул талаа хүлээн зөвшөөрч түүгээрээ дамжуулан хувь хүний өсөлт, сүнслэг хөгжилд хүрэх боломжтойг илтгэдэг байна. 7-гийн тооны давхцал буюу элбэг хангалуун байдал ба амьдралын зохицол. 7-гийн тоо нь элбэг хангалуун амьдралын хүрээнд чухал утгыг илэрхийлдэг. Багорын үзлээр энэ тоо нь элбэг хангалуун байдлыг зөвхөн эд хөрөнгө бус орчлон ертөнцийн химнэлтэд нийцсэн амьдрал буюу бүхэл талын сайн сайхан байдлыг илэрхийлнэ гэж үздэг. Өөрөөр хэлбэл хүний амьдралын бүх талбарууд орчлонгийн эрчим, энергийн химнэлтэд нийцэж буй үед тэнцвэртэй, зохистой байдлыг илэрхийлдэг юм. Үүнийг улам гүнзгийрүүлэн тайлбарлавал Долорес Каннаны судалгаа нь 7-гийн тооны бэлэгдэлтэй маш сайн нийцдэг. Түүний гүн ухаан метафизикийн судалгаа нь орчлонгийн энергийн хуйлуудыг ойлгох, тэдгээртэй нийцэн амьдрахын ач холбогдлыг онцолдог. Канон жинхэнэ элбэг хангалуун амьдрал нь орчлонгийн долгион, энергийн урсгалтай нийцсэн үед бий болдог гэж үздэг байв. Тэрээр хүний бодол, үйлдэл энерги нь орчлонгийн зам ёсны хуйлтай нийцсэн цагт элбэг хангалуун байдал амьдралд нь чөлөөтэйгээр урсан орж ирдэг гэж үздэг юм. Энэ элбэг байдал нь зөвхөн мөнгө санхүүгийн хүрээнд биш, харин эрүүл мэнд, харилцаа, хувийн өсөлт зэрэг амьдралын бүх төвшөнд илэрдэг гин. Канон мөн энергийн хуулийг ойлгох ба ашиглах нь амьдралын чанарт чухал нөлөөтэй болохыг онцолдог юм. Тэрээр хүний бодол санаа нь орчлонгийн бодит байдлыг бүтээх асар хүчтэй зүйл бөгөөд эдгээрийг ухамсартайгаар удирдах чадвал элбэг сэтгэл хангалуун амьдралыг бүтээх боломжтой гэж үздэг юм. Иймээс 7-гийн тоог харах нь энэ дотоод хүчний сануулга бөгөөд бид орчлонгийн зарчимтай хэр нийцэж амьдарч байгаагаа эргцүүлэн бодох хэрэгтэйг сануулсан дохио гэж ойлгож болно. 8-ийн тооны давхцал буюу дотоод хүч ба сүнслэг замнал. 8-ийн тоо нь дотоод хүч болон сүнслэг аяллаа хүрээнд маш гүн утга агуулдаг бөгөөд Багор энэ тоог хүний дотоод нөөц бололцоо болон сүнсний дэвшил, гэгэрлийн замыг бэлэгддэг хэмээн үзсэн юм. Түүний үзлээр энэ тоо нь бидний дотор орших хүч, ухаарал, мөн сүнс маань илүү дээд ухамсарт хүрэх замдаа байгааг илтгэдэг гин. Долорес Каннаны сүнсний аялал болон хүн бүрийн сүнслэг зорилго, үүргийг гүн судалсан судалгаа нь энэ тайлбартай бүрэн нийцдэг юм. Тэрээр хүн бүрийн сүнс давтагдашгүй өвөрмөц замналтай, тодорхой суралцах зүйл, зорилготой төрдөг гэж үзсэн юм. Каннаны өөрийн сургаалт хүн өөрийн дотоод сүнслэг мөн чанартай холбогдож, энэ зорилгоо ухаарч, амьдралын замаа ухамсартай, зорилготойгоор туулахын чухлыг онцолдог юм. Иймээс 8-ийн тоог харах нь хүн сүнслэг замнал руугаа нэвтрэх, дотоод ертөнцөө илүү нээж ойлгох чухал үе ирж бөөг илтгэх дохио юм. Энэ тоо нь бидэнд дотоод хүчээ сэргийж, сүнслэг зорилгоо танин, түүнийхээ дагуу амьдрахыг сануулдаг байна. 9-ийн тооны давхцал буюу төгсгөл ба шинэ эхлэл. 9-ийн тооны давхцал нь альва зүйлийн төгсгөл болоод шинэ эхлэлийн талаар онцгой утгыг илэрхийлдэг. Багор тоо болон тэдгээрийн гүн утгын талаар гүнзгий ойлголттой байсан хүний хувьд 9-ийг альва зүйлийн төгсгөл, шинэ аялалд бэлэн болсон байдлыг илтгэдэг гэж үздэг байв. Түүний тайлбараар энэ тоо нь амьдралын нэгэн мөчлөгийн төгсгөл, эсвэл хувь хүний өсөлт хөгжлийн тодорхой үе шат бүрэн гүйцэд болж үр дүнд хүрсэн байдлыг илтгэдэг гин. Энэ нь хэдийгээр хаалтын бэлэгдэлтэйч дотроо шинэ эхлэл, шинэ боломжууд дагалдаж ирдгийг илтгэдэг тоо юм. Багорын үзлээр энэ үе бол өнгөрсөнд хүрсэн амжилт, туулсан сорилтуудаа эргцүүлэн харах, мөн шинэ адал явдал нээлтүүд рүү зориглон алхахын өмнөх бэлтгэл үе шат юм хэмээн тайлбарласан байна. Долорес Каннаны тайлбар түүний энэ үзэл санаатай маш сайн нийцдэг бөгөөд тэрээр амьдрал мөчлөгөөр хуваагддаг. Төгсгөлүүд бол жинхэнэ төгсгөл биш, харин шинэ эхлэл рүү орох хаалга гэж үздэг байв. Метафизикийн сэдвүүдийг судлах явцдаа Канон амьдралын тодорхой үе шатны төгсгөл гэдэг нь сүнсний аяллаа салшгүй нэг хэсэг болохыг хүлээн зөвшөөрч, түүнийг хүлээн авахын чухлыг онцолдог байв. Түүний хэлснээр бидний амьдралын хуудас бүрийн төгсгөл нь шинэ эхлэл, шинэ сургамж, шинэ замын үрийг тээж байдаг. Канон эдгээр шилжилтийн мөчүүдийг хувь хүний болоод сүнслэг хөгжлийн маш чухал үе шат гэж үздэг байсан бөгөөд тэдгээр нь тунгаан бодох, суралцах,
хөгжих боломжийг олгодог ховорхон агшин юм. Иймээс 9 гэсэн тоон давхцал нь амьдралын нэгэн чухал үе шат өндөрлөж байгааг илтгэж болно. Энэ нь дотоод эргцүүлэл хийх мөн тухайн мөчөлгөөс сурсан зүйл хуримтлуулсан туршлагаа хүлээн зөвшөөрөх цаг ирснийг илтгэдэг. Энэ давхцал нь төгсгөл бүр шин туршлага руу хөтөлдөг хаалга болдог гэх амьдралын тасралтгүй мөчөлгийн мөн чанарыг сануулж байдаг юм. 9-ийн тоон аль нэг үе шатны төгсгөл болсныг зүгээр л хаалт гэж бус өсөлт хөгжилд хүрэх боломж гэж хүлээн авч ирээдүйд хүлээж буй шин замуудад нээлттэй байхыг сануулж байгаа юм. Төгсгөл гэдэг бол сүнсний аяллаа зайлшгүй алхам бөгөөд кармын сургамж, сүнслэг дэвшил, боломжийг тээж байдаг гин. Эдгээрээс үзэхэд тоо гэдэг нь зүгээр нэг тооллын хэрэгсэл биш, гүн гүнзгий утгыг агуулдаг бөгөөд тэдгээрийг зөв таньж амьдралынхаа зааварчилгааг болгон явбал амьдралдаа томоохон эерэг өөрчлөлтийг бий болгох боломжтой юм. Энэ хүртэл бидний бэлтгэсэн контентыг сонссон танд баярлалаа. Бидний дараагийн дугаар үүнээс ч илүү сонирхолтой байх болохоор та сувгаа дагаагүй байгаа бол яг одоо subscribe товчон дээр дарж биднийг дэмжээрэй. Тайлагдшгүй бүхэнд шимтгч далд ертөнд сувг.